Ой. Энэ харагдах болчих. Энэ харагдах болчих. За би хийсэн шүү. За, сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. За, манай social media Thursday live одоо ч баг Friday болж байгаа шиг байна. Өчигдөр бид нэр уул нь гоё лайв хийх гээд хустайгаас хий гэж бодсон боловч интернет байгаагүй. Тэгэхээр энэ удаагийнхаа лайвыг ингээд 5 дахь өдөр хийж байна. Эх 7 хоногоос бид нэр хагасаа өдрөө хийсээр 4 дахь өдрөө. Нөгөө 4 дахь өдрөө хийсээр амралтаа тэгтэй тий. За энэ удаагийн лайвмаа сэдв юу байгаа хэлээ юм аа. За энэ удаагийн лайвын сэдв юм бол 2019 оны ер нь бол контент маркетингийн төлөв тэгээ статистик мэдээллийн талаар бид хоёр бол ярихаар бэлдсэн байна. Ааха. За статистик гэдэг юм тий. Статистик ер нь яагаад хэрэгтэй юм бэ одоо юуны ажил гэдэг чинь статистиктэй ямар холбоотой юм манай маркетингийн ажил. Маркетинг яагаад статистиктэй толгой үзүүлэлттэй холбоотой юм гэж байна. Ер нь бол яг бидний хувьд яг маркетингийн одоо шинэ зүйлийг, шинэ орчин, өөрчлөлтүүд за тэгээ хамгийн сүүлийн үеийн трендийг мэдхийн тулд заавалчгүй яг энэ судалгаан дээр яг энэ зах зээлийнхаа судалгааг бас хийх заашгүй хэрэгцээ гарч байгаа юм. Тийм учраас бид бол ер нь бол энэ видеонд бол бэлдсэн байгаа. Ааха зөв. За тэгэхээр ер нь одоо тоогүйгээр тий таамгаар маркетинг хийнэ гэдэг өөрөө эргээд үр дүн технологитой юм шиг байна тий. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань лайв гээд коммент хийрээ. Лайв гээд коммент хийх юм бол энэ удаагийн лайв маань болохоор e-book байгаа тий. Өмнөх одоо ер нь одоо энэ статистикийн тухай бид нэр ярихдаа ер нь одоо бусад сувг тий контент гүйцэтгэл гэдэг юм заавал ярих учраас бусад хүмүүс маань бусад бидний бэлдсэн тэр e-book-уудыг хүмүүс байна тий. Яг энэ удаадаа бол яг цэвэр бид нэр тоо үзүүлэлтийн талаар бол ярих болно. Тийм учраас e-book бол бэлтээг байгаа. Дараагийн лайвууд бол мэдээж e-book-тэйгээ байна. За хоёлоо одоо тэгэхээр яг гол сэдв рүү оръё тий. За тийм. За хамгийн эхлээд битээр ер нь бол блог нийтлэлийн талаар ярих байгаа. Блог нийтлэл ер нь яагаад хэрэгтэй вэ тий? Блог нийтлэлийн хүмүүс хэрэгтэй гэж үзэж байна одоо бусад маркетерууд. Ер нь бол маркетеруудын яг нэг 55% нь болохоор яг энэ блог нийтлэлийг inbound marketing гэдэг нь бол тэргүүлэх чиглэл гэж үздэг. Яг энэ HubSpot-ын судалгаагаар үзэхэд бол яг мэдээж байгууллагын зах зээл дээр ч тэр бизнес B2C-ийн зах зээл дээр ч гэсэн яг л адилхан маркетеруудын хувьд бол яг гол контент маркетинг гол зүйлийг бол блог нийтлэл гэж үзэж байна. Тийм. Энэ болохоор яг контент маркетинг статистик гаргасан судалгаанаас үзэхэд юм байна. Яг хэдэн хувь тэгж үздэг юм бэ? Нийт одоо яг байгууллагын зах зээл дээр ажиллаж байгаа. B2B-ийн зах зээл дээр ажиллаж байгаа. B2B буюу business to business. Байгууллагатай одоо яг манайхтай адилхан үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг шүү дээ тий. 81% гэдэг бол өөр амар том дата. Өндөр тоо юм тий. Зөв. Блог нийтлэл тийм болохоор одоо маркетеруудын 81% нь ерөнхийдөө тий энэ блог нийтлэл чухлаа гэдэг энэ одоо хүмүүс маань ч гэсэндээ харж байгаа бид хоёрын яг одоо хажууд гарч байгаа
нийтлэлээр харуулж байна тий. 81% нь за энийг жоохон татахгүй хүмүүсээ харагдахгүй байвал та бүхэн харагдахгүй байна гэдгийг хэлээрэй. Тэр жоохон татаж харуулж бас болох байна тий. Ой. Тэрхий татагдчих үү. За. За тэгэхээр 81% нь гэдэг бол өндөр тоо тий. Нийт маркетеруудын 81% нь өөрөө блог нийтлэлийг контент маркетинг явуулахаар гол хэрэглээ болгож байна. Тэгвэл энэ блог нийтлэл ер нь одоо яг 81% байгаа учраас ер нь бол хэрэглэх ёстой юм байна. Гэхдээ ер нь одоо ямар байвал зөвхөстэй юм бэ? Энэ дээр тоо болох юм байна. Ер нь болохоор яг одоо блог нийтлэлийг хийх юм бол статистик тоо мэдээлэлтэй агуулга өгсөн. Дээрээс нь судалгаан дээр нотлогдсон. Тэгээд яг хэрэглэгчдийн судалгаан дээр нотлогдсон. Тэгээд ийм агуулгын сэдвийн хүрээнд байх юм бол хэрэглэгчдэд илүү итгэл үнэмшилтэй байдаг юм шүү дээ. Яг энийг болохоор HubSpot-ийн Forbes-аас болоод ингэж онцлсан байна. Forbes сэтгүүл өөрөө бас том сэтгүүлээс манай бизнесийн ер нь маркетеруудаас харж байгаа тийм. Ер нь олон улсын зөвшөөрөгдсөн том сэтгүүл тэгэхээр Тэгэхээр ер нь бас энэ судалгаатай юм байна. Бидний хийж байгаа нийтлэлүүд ч гэсэндээ яг адилхан HubSpot-аас гаргасан дээрээс нь олон их сурвалжаас гаргасан мэдээллүүдийг бид хүргэдэг байгаа тийм яг тиймтэй адилхан. Тэгээд бас нэг хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр нэг нийтлийн гарчиг байдаг юм байна. Нийтлийн гарчиг нэг 6-аас 13 үгэнд байх нь бол яг тийм хамгийн доктортой дээрээс нь өндөр хандлтыг авдаг гэж HubSpot-ийн судалгаас өөрөө гаргасан юм байна. Зөв. За энэ камерыг жоох янзлчих. Жоохоо шүү. За. За тэгэхээр гарчиг бас чухал байх нь тий бас 6-аас 13 үгтэй гэдэг чинь өөрөө бас нэг урт биш бай гэж тий одоо 6 гэж тооцонгоч сошиал медиа маркетинг гэдэг манай 3 төлбөр өгч өөрөө 3 болчихж байгаа тий яаж юм хийх одоо юу гэж нэг үг болж тэгээд цаана 2 үг гэж тий вэ гэдэг нэг асуулт байгаа. Тэгэхээр баг нэг үг. Тэгэхээр маш богинохон бичих хэрэгтэй байх нэ тий За үзэж байгаа хүмүүс маань live гэд комент хийрээ. Live гэд комент хийх юм бол маркетерийн өмнө бэлдчихсэн. Манай бусад маркетеруудын юм ч гэсэндээ бэлдчихсэн. E-book-д очих байгаа. Бид нар өнөөдөр статистикийн талаар ярьж байгаа. Сошиал медиа маркетинг яг хамгийн сүүлийн 2019 оны статистикийн талаар ярьж байгаа тийм. Тэгэхээр яг статистикийн тухай ярихад совгуудын талаар, контентын талаар яг заавал хэрэгцээ гараад байгаа учраас тэр талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маань хүмүүс лайв гэж хүчээд бидний бэлдсэн e-book-аас авч болно шүү. Бусад e-book-аас авч болно. Энэ удаагийн дугаар маань болохоор ямар нэгэн e-book хүрч байгаа тийм. За дараагийн сэдв контент стратеги гэдэг хэлж байгаа. За яг бид нар нөгөө өмнөх лайваараа яг манай өмнөх дугаар дээр контент стратегийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьсан тийм. Бас одоо залхах тийм бас нэг сэдвээр дахин яриад. Тэгэхээр ер нь бол хүмүүс маань лайв гэж комент хийжээс контент стратеги маань өөрөө e-bookтэй байсан. Тэгэхээр e-book-д татах болох байх тийм. За дараагийнх нь тэгэхээр за контент стратеги гэж юм. Стратегтэй явуулсан контент энгийн контентоос ер нь хэд дахин илүү өгдөг вэ? Ер нь бол ингээд сайн зорилготой зөв контент бол өөрөө бол 3 дахин энгийн контент төлбөртэй зар сурталчилгаанаас 3 дахин илүү өгдөг гэж байгаа байхгүй. Энэ бол өөрөө амар том үзүүлэлт. Тэгэхээр та сайн контент хийсэн байхад та заавал буст хийх гээд хүнд хүрэх гээд шаардлагагүй тэр контент өөрөө аяндаа хүртэн төрчих боломжтой. Би яг сая наадах чинь нэг жишээ дээрээс харсан. Яасан бэ гэсэн чинь манай харилцдаг сая биш өнгөрсөн жил юм байна. Манай харилцдаг нэг байгууллага байсан. Тэгээд нөгөө бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллүүд оруулдаг. Яг заавал зөвхөн оруулж байгаа юм да. Тэгээд нөгөө хэрэглэгчийн сэтгэл зүйд тусгаар мэдээллийг одоо оруулсан байхгүй яг эмэгтэйчүүд тэр болохоор нөгөө эмэгтэйчүүд таньдаг. Эмэгтэйчүүдийн яг нэг сэтгэл зүйн тусгаар одоо эмэгтэй хүний сайхан тий хайр халамж хүсдэг иймэрхүү юм араас байна. Ингээд илүү олон хүн түрээд тэрийг бүтээгдэхүүнтэйгээ холбоцсон ч юм бүр маш их хүн төрчихсэн. Тэгээ нөгөө яг тэр хүний хэрэгцээ сэтгэл зүйн сонирхол үзэл одоо тий юу гэдэг хандлага тэрэнд нээсэн контентууд байх хэрэгтэй гэсэн юм уу юм аа. Зөв яг зөв. Тэгэхээр ийм контент байх юм бол бид нэр илүү органик контент хийх боломж нь 3 дахин өгдөг маш том зүйлс тийм. За тэгэхээр ерөнхийдөө одоо контентын хувьд бол
одоо төрөл гэж байдаг шүү дээ. Зургийн контент гэж байна, видео контент гэж байна, текст гэж байна тийм. Зөвхөн нөгөө линк холбогдсон контент гэж байна. Эднийхээ хувьд бол яг аль нь хамгийн сайн үрдэг гэсэн үзүүлэлт юм байна. Одоо гэх юм бол ерөнхийдөө нөгөө visual content гэж яриад байгаа. Энэ болохоор нэг зураг болон видео илүү одоо яг маркетингийн хамгийн чухал одоо контентын хэлбэр гэж үзэж байна л да. Энэ болохоор контент маркетинг институтээс гаргасан. Яг судалгаанаас үзэхэд яг ингэж үзэж байна. Тэгэхээр нөгөө нэг бидний хувьд гэх юм бол зарим тохиолдолд тэр нөгөө нэг одоо вебийн линк байдаг тийм. Одоо нэг холбоосуудыг ингэж холбож ярьж ихээр тэр контент өөрөөр маш бага хүн төгдөг. Тэгэхээр яг зурган болон одоо видео контент илүү бол яг зөвхөн хэрэглэгчдийн зөв байдлаар хүрэх боломжтой. Яг зөв. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань лайв гэд комент хийрээ. Лайв гэд комент хийх юм бол манай өмнө бэлтжсэн e-book очих байгаа шүү. Тэгээ өнөөдрийн сэдв бол тэ 2019 оны контент маркетингийн стратегич гэдэг юм. Статистик тийм яг стратеги гэж хэлж байгаа. Тэр үйл дандаа л ярьдаг тийм дандаа хэлээд контент маркетингийн гэж хэлэхээр нараас нь стратеги гэдэг юм хэлээд. Тэгэхээр төлөв статистик судалгаа гэсэн сэдв байгаа. Тэгэхээр судалгаа явахад бол заавал сувгийн талаар, контентын талаар, контент төлөвлөлт гэдэг маш олон нөгөө манай хамааралтай сэдвүүд рүү орж байгаа учраас манай хамааралтай сэдвүүдтэй холбоотой одоогийн байдлаар нэг 14 e-book тэр 14 e-book-ийг татаад авахыг хүсвэл лайв гэдэг комент хийжээ. Энэ одоо сэдвийн хүрээнд ярьж байгаа бараг бүх сэдвүүдийн хүрээнд ер нь манайх бол нэг тийм бараг e-book-ийн байлээ. Тийм учраас өнөөдөр ахаал энэ зүйлүүдийг тавтаад e-book бэлдээгүй тийм яг зөв. За битээрээс пин комент хийсэн байгаа тийм юм аа. Пин комментэн дээр маань байгаа хүмүүс маань бас пин комментэн дээрээс манай Нямагийн бичсэн нийтлийг унших боломжтой тийм юм аа. Тэ за яг тэг шиг. За яг нэг стратеги ярьж хахад бас нэг зүйлийг хэлэхээр мартаж байна. Тэрийг ярьчих. Ер нь бол нөгөө нэг яг худалдаа авагчдын хувьд гэх юм бол 47% нь одоо яг боловсролтын ажилтан дээр очиод одоо худалдаа авалт хийхээс өмнө манай байгууллага юм уу танай байгууллага тийм ээ 3-5 ширхэг контенттэй танилцсан байдаг юм л. Худалдаа авагчдын 47% гэхээр тэр чинь баг тал хүн шүү дээ. Дэлгүүрт ирэхээс өмнө манай Facebook пэйж рүү ордог ч юм уу эсвэл Instagram хаяг руу маань ордог ч юм уу тийм эсвэл блогийг маань уншдаг ч юм тэгсэн байдаг гэсэн үг үү? Манай харилцагчдаас тэгдэг болоо. Тэгэхээр 3-5 контенттэй танилцаад тодорхой мэдээлэл авчаад боловсролтой ажилтан дээр идэг гэж байгаа. Тэгэхээр бидний нөгөө хүргэж байгаа контентд бол аль болох хэрэглэгчтэй үн цэн өгсөн, мэдээлэл өгсөн, хэрэглэгчдийг сургасан, бэлдсэн байх тусмаа л яг эргээд нөгөө одоо худалдаа авагчдаа нэмэгдэх боловсролтой өсөх тийм боломжтой юм. Энэ болохоор нэг бас Diamond Gem фотос гаргасан юм судалгаа байлаа. Тийм байна тийм. Тэгэхээр бид нар бас агуулгын хувьд анзаарах яг би нөгөө өөрөө яг судалгаа гэхээс илүү агуулга гэж бодоод байна л тийм. Яг миний сонирхдаг сэдв болохоор. Тэгэхээр бид нар бас тэгэхээр агуулгын хувьд анзаарах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар одоо яг тухайн манай дэлгүүр дээр ирэхээс өмнө бид нарыг маш сайн таньдаг хүн шиг болсон байх нь байна шүү гэдэг яг нөгөө дахиад худалдаа замлыг бас тодорхойлж өгөх хэрэгтэй байна. За тэгээ худалдаа авалтын замлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хүмүүсээ лайв гэж комент хийжээрэй. Лайв гэд комент хийх юм бол бидний өмнө бэлдсэн манай маркетеруудын тийм манай хамтлагийн өмнө бэлдсэн e-book та эдд маань очих байгаа шүү. За дараагийн сэдв подкастын талаар ярина. За энэ сүүлийн үед их миний сонирхлыг татж байгаа сэдв. Их тренд сэдв. За подкастын тал дээр ямар судалгаа датанууд байна. Одоо их сонирхолтой байна л да. Яагаад гэвэл сүүлийн үед их подкаст хийдэг болсон байна. Хүмүүс ер нь бараг бүх хүн подкаст хийдэг болж байна. Ер нь байгууллагууд ч гэсэн подкастыг их хийдэг болоод ах шиг байна. За тэгэхээр Нямагийн хувьд подкастн дээр ямар судалгаа байна? Хүмүүс маань ч гэсэн бид хоёрын энэ урд байгаа бас хараарай. Энэ жоохон томруулах хүмүүсээ ямар сэтгэлийн хэлээрээ бас бид хоёрын дуу болж гинэ үү? Манай ажилчдаас хараад өгөөрэй. Томруулах хэрэгтэй байна уу? Яах хэрэгтэй байна? Хараад өгөөрэй. За ер нь бол нөгөө нэг Америкийн нэгдсэн улсад бол яг подкаст сонсогчдын эзлэх хувь нь болохоор одоо яг нийт хүн амынхан өмнөх одоо жилүүдээс өсөөд яг нийт хүн амынхан хувьд 26% хүрсэн байгаа юм лээ.
Тэгээд яг маркетеруудын хувьд гэх юм бол яг эх оны тийм контентийнхаа төлөвлөгөөнд маркетерууд яг 17% хийж байгаа байхгүй. Эх оныхоо контентын төлөвлөгөөнд бол яг энэ подкастыг бол оруулсан. Подкастыг бол контентийнхаа яг нэг хэлбэр болгоод бол оруулсан. Яг энэ HubSpot юм бол судалгаа байна. Манай анаар зүгээр өнөө гэж. Баярлалаа. За тэгэхээр подкастаас хэрэгтэй болж ийн гэсэн тийм. Яг хөө дэлхийд даяар маркетуудын 17% нь үнэхээр одоо подкастыг заавал хийх контент маань гэж хийгээд байгаа бид нар ч гэсэн хийх хэрэгтэй байх юм. Тэгээд юу яа миний хувьд яг миний хувьд би бол ингээд нэг хитэн подкаст сонсдог дуртай. Одоо бүрээс хөгжим сонсгоо хэлсэн шүү дээ. Тэгээд ингэж хэлэхээс муухай сонсдог. Жохоо өнгөрөөд байгаа гэсэн сонсдог. Тэгээ ер нь сонсон л доо. Гэхдээ ер нь бол хөгжим нэг сонсохгүй подкаст сонсох нь илүү төстэй. Тэгээд подкаст сонсохоор би болохоор нэг подкастыг заавал дуустал сонсдог байхгүй. Одоо жишээлбэл миний сонсдог бүр хоёр яг Монгол подкаст байна. Тэр хоёр Монгол подкастыг би ингээд 60 минутын хугацаатай. Би наашаа нөгөө нэг ажил руугаа ингээд алхаад ирдэг. Манайх 30 минутын зайтай. Эндээс алхаад өвчрээд буцаад ажил руугаа алхаад явдаг. Тэгэхэд яг нэг подкаст би нэг өдөр сонсож дуусаад байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс ер нь яад юм бол яг над чиг байд юм болов? Энэ яг нь яг подкастын хувьд гэх юм бол контентын хувьд авч үзэхэд хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр гэртээ одоо яг тооны хувьд авч гэдэг юм л подкаст үзэгчтэй 49% нь гэртээ. 27% нь болохоор машинда, 11% нь ажил дээрээ. Тэгээ үлдсэн 4% нь болохоор нийтийн тээврээр зорчиж байхдаа сонсох боломжтой гэж байгаа байхгүй. Тэгээ яг энэ тэгэхээр мөн одоо яг нэг удаа сонсох сонслолт нь болохоор одоо жишээлбэл 35% нь болохоор эхнээс нь ингээд дуустал сонсдог гэж. Йоо за тийм хүмүүс зөндөө байд юм байна. Дээрээс нь болохоор 45% гэх юм бол 80-аас 90% сонсдог гэдэг яг энэ контентын хүрэл тал дээр бол маш их. Дээрээс нь болохоор хүн бол нэг дунджаад 6 подкастыг давтдаг гэлээ. Тийштэй ер нь чиний магадгүй подкаст хэдэн подкаст авч байна. Юу одоо яг одоогийн байдлаар нэг за хоёрыг бол бүр амар сонсдог. Яг одоо тэр хоёрыг би ингээд 7 хоногт нэг удаа дугаар гардаг байхгүй юу? Тэгээ бүр нөгөө хүлээж хоорондоо бас подкаст сонсдог. Яраа нэг 4-5 подкаст байгаа ах шүү. Одоо дээр нь манай подкаст нэмж байгаа. Тэгээд social media marketer гэдэг нэртэй подкаст бид нэр хийж байгаа. Яг нөгөө social media marketing өөрсдөө хийдэг хүмүүс social media marketing-ийн талаар ярихаар илүү одоо тий бодтой байгаа гэдэг үднээс ийм нэртэй бид нар подкаст хийж байгаа. Подкаст маань өчигдөр нөгөө хостаа дээр сууж байхад захирал хэлжсэн тий удахгүй iTunes орчноо гэх. Тэгэхээр удахгүй iTunes ер нь баг орсон байх тий өчигдөр мэдээлэл нь ирсэн. Мэйл орсон ер нь орсон байх гэж бодож байна. Тэгээд подкаст хийж байгаа та бүхэнтэйг удахгүй подкастаараа суулцъя гэж. За тэгэхээр ийм байна тий манайх бас подкаст хийж байна. За үзэж байгаа хүмүүс маань юм яах вэ? Үзэж байгаа хүмүүс маань комент хийчээрэй. Лайв гэж комент хийчээрэй. Манай яг өмнө нь одоо яг хийгдсэн баг 10 хэдэн одоо тий e-book-ийг татаж авах боломжтой. Тийм. За. За одоо болохоор ихтэй гэх юм бол хүмүүсээс асуулт байна. Хүмүүсээс асуулт алга байна өө. За. Юу яадаг хоёлоо яриад. Тэгээ. За одоо болохоор хоёлоо ер нь сошиал сувгуудынхаа талаар ярьж байна. Яг хоо бид нар нөгөө нэг сувгуудын талаар нэг дэлгэрэнгүй юм бол хийгээгүй тий. Ер нь бол одоо платформууд сувгууд гэж байгаа. Сувгуудын талаар тус бүрт нь одоо яг та бүхэнд харагдаж байгаа Facebook, Instagram хоёрын тухай агаас яа e-book хэлсэн байгаа тийм энэ дээр битүүрний хоолын юм зүйл яриад цаг авахгүйгээр хамгийн гол нэг их юм аа гол татанууд өгөхөд яриа авчи. Мэдээж бол Facebook-ийн тухай тийм хамгийн ихний платформ. Facebook одоо Монголд хамгийн том одоо хамгийн олон хэрэглэгчтэй хамгийн чухал сувг гэдэг л тийм. Тий хэвээр байгаа. Дэлхийн нийтдээ 2.3 тэрбум хэрэглэгчтэй Монголд гэх юм бол 2.1 сая. Тийм. Хэрэглэгчтэй платформ өдөр тутамдаа бол 1.1 56
тэр зооны 150. Хүн бол нэвтэрч ордог гэдэг юм платформ байна. Тэгээд хүн яг нэг удаа хүн нэвтэрч орохдоо бол 20,000-ыг дундчаар зарцуулдаг гэж байна. Оо яг 20 бол зарцуулна шүү дээ. Би бол нэг нэвтрээд орчих юм бол нөгөө нэг орохоор гарахаараа юу бодно шүү дээ тий. 20 минутаар зарцуулдаг тий. Урт хугацаа харин тий. Дундч хүн бол яг юм хугацаа зарцуулдаг гэхээр Facebook өөрөө юм мэдсэн тий. Тэгээд бас нэг сонирхолтой юм ярий гэхэд юу юм л таа. Одоо яг Facebook дээр энэ 2.3 тэрбум хүн ярьж штэ. Нэг хэрэглэгчдийн тоо. Зарим нөгөө нэг юм жоохон хурц мэдээлэлд өгдөө штэ. Facebook хэрэглэгчдийн 50% бодлоо фейк аккаунт байдаг гэдэг. Тэгэхээр яг энэ Facebook-аас гаргасан өөрсдийнх нь юу гэх юм бол нэг 11.7% буюу 270 орчим сая л одоо хурц аккаунт байдаг юм аа. Тэгэхээр бол тэр мэдээлэл худлаа юм байна шүү. Facebook бол эргээд өөрөө дэлхийн хамгийн том платформ бай хэвээрээ. Тэгээд тэрний нэг олон хэрэглэгчтэй шимээрээ хэвээрээ 90% нь бол яг одоо чихэн аккаунт яг 10% нь бол хурц. Тэгэхээр энэ бас багас тоо юм шүү дээ. 50% нэг тийм гоч одоо бүр аимшигтэй юм шиг сонсогдоод байна шүү дээ. Тэгээд манай анаар энд зүрхээр бөмбөгдөв. Ажиллаа гэж. Facebook болохоор 19 оны сая эхний хагасчлалын байдлаар яг энэ мобайл сурталчилгааны одоо орлого нь бол яг Facebook-ийн нийт орлогын 93% нэмсэн юм байна. Тэгэхээр өөрөө бидний явуулж байгаа контентууд дээрээс нь буст маань болохоор яг гар утсан зориулагдсан байх хэрэгтэй гэдэг зүйлүүд тэгэхээр нэг яхад бол бас нийт орлогын 93% одоо бүрдүүлж байгаа гэдэг нь амар том байна тийм. Яг үнэ. Ер нь одоо өмнө манай нэмээс нөгөө Facebook хэрэглээ Монгол гэдэг инфо гаргав. Бэлдэж имлалаа хийжсэн тийм. Тэгэхээр тэрэн дээр ч гэсэндээ ер нь бол Facebook-д нэвтэрж байгаа хүмүүс ихэнх нь гар утснаас байсан уу? Тийм нэг 90% гар утснаас байсан. Тэгэхээр ер нь л 90% гэдэг бол 10%-ийн тухай бол бид нэр ярихгүй байж болно тий. За дараагийн сэдв Instagram бас нэг чухал юм байна. За Instagram-ын хувьд гэх юм бол яг мэдээж 1 тэрбум хэрэглэгчтэй. 1 тэрбум хэрэглэгчийн яг 500 орчим сая яг 50% тийм ээ. Тэгэхээр нэг 35-аас доош насны хэрэглэгчтэй гэж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол одоо өдөр бүр бол одоо 400 сая стори орд юм аа. Тэгэхээр стори гэдэг бол Facebook-ийн хувьд хамгийн том үзүүлэлт биш. Instagram-ийн хувьд одоо тийм хамгийн чухал үзүүлэлт бас гэж үзэж болох юм байна тийм. За насны хувьд ямар байд юм бэ? Instagram-д одоо жоохон хүмүүс байдаг гэдэг энэ одоо үнэн юм аа. Яг 35-аас 71% гэж байгаа байхгүй. Тэгэхээр 35-аас доош насныхан гэдэг бол яг жоохон хүмүүс гэх бас биш шүү дээ. Харин тийм насан турш хүмүүс байдаг юм биш үү? Одоо би бас нэг дата харж ирсэн. Тэгсэн чинь бас хэдэн үе нэлээд өндөр тоо 18-аас дээш насныхан гэсэн юм шүү. 18-аас 35 насныхан гэдэг чинь өөрөө яг одоо худалдаа авалт хийхдээ бас боломжтой шийдвэр бас гаргах хүмүүс мөн болж эхэлж байна тийм. Ялангуяа одоо хувцас хэрэглэл угаасаа Instagram тиймэрхүү бүтээгдэхүүнүүд их сайн байдаг тийм. Хувцас хэрэглэл гоё чимэглэл тийм зөв нүүр амны будаг одоо юу тийм экстра. Тэгэхээр тийм хүмүүс угаасаа яг тийм бараа бүтээгдэхүүнчлээ сонирхож болох хүмүүс нь тэр насныхан мөн нөө юм аа 18-аас 35 насныхан мөн шүү дээ. За тэгэхээр хаштаг бас хаштагийн тухай юм байдаг юм болов юм аа. Байна. За 2013 оны хамгийн одоо 13-аас 18 жил өмнө аюулгүй нэсэн дал гацч тийм 18 оны яг 3 хаштаг гэх юм бол good morning, good night, work гэж юм тийм. За Instagram бас дундаж хэрэглэгч энэ 53 хэрэглэгч өдөр бүр 53 минутыг ашиглаж гэж юм. Facebook-ээс баг 3 дахин илүү. Харин тийм байна. Тэгэхээр бидний хувьд яг салбар бүрээсээ хэрэг хамаарад үзэх юм бол контентоос хамаарад салбараас хамаарад үзэх юм бол бас Instagram сувгийг илүү ашиглах байгууллагуудын хувьд юм бол тийм байж болох юм байна.
За тэгээ Instagram-ын талаар хүмүүс маань дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол live гэдэг комент бичээрэй. Instagram-ын талаар аагаасаа гэдэг бид нэр гарын авлага болсон байгаа шүү. Тэгэхээр тэндээс мэдээлэл авч болно. Үзэж байгаа хүмүүс маань live гэдэг комент бичээрэй. За дараагийн сувг нь LinkedIn. За LinkedIn ер нь хэдийн хэрэглэгчтэй вэ? Тэгэхээр даяар нэг 500 сая хэрэглэгчтэй. 500 сая хэрэглэгчтэй. Тэгээд өдөр тутам зарцуулдаг одоо минут нь болохоор 17 минут зарцуулдаг гэсэн юм тий. Тэгэхээр энэ бас Facebook-тэй адилхан юм шүү нэ. Тийм ч болохоор нөгөө ажил хэрэгч хүмүүсийн Facebook гэж нэрсэж. Яг манай монголчуудын үед гэсэн яг нөгөө компани гүйцэтгэх удирдлагын хүмүүс тэгээд дунд чигтний менежерүүд бол яг энэ дээр яг өөрийнхөө одоо компани үйл ажиллагаа гэхээс илүү тэгээ яг өөрсдийнхөө хувь хүний яг брэнд болох тал дээр хувь хүний онцлог тал дээр илүү ажилладаг. Зөв бас сонирхолтой тий. Тэгээд ер нь одоо төлбөртэй аккаунт гэж тийм юм бол байдаг юм. Тийм нийт хэрэглэгчтэй хүн ер нь бол ашиглаж байгаа хүмүүсийн 39% нь болохоор төлбөртэй аккаунт ашигладаг гэж LinkedIn өөрийнх нь зөвлөгөө байна. За дараагийн сувг маш сонирхолтой сувг байна. Миний их дуртай сувг. Миний хайртай сувг. За тэр бол юу вэ? Pinterest тий. За Pinterest яадаг вэ? 250 сая төвтэй хэрэглэгчтэй. За тэгээд яг нийт хэрэглэгчдийнх нь бол 81% эмэгтэйчүүд байдаг юм шиг. Тэгэхээр нөгөө яг ингээ бас ороод харахаар тийм шүү тий. Тийм. Гоё чимлээ. Чиний юмээс ч юм уу юмээс ч. Гэтэ энэ дотор бол өөрөө яг бизнесийн хувьд ч тэр тий хүмүүс ашиглаж бас шинэ санаа авч болох маш их санаанууд өөрөө байдаг тий. Ер нь энэ 250 сая хэрэглэгчтэй гэдгийг хэн утсан юм? Энэ болохоор нөгөө хүүцүүдээс гаргасан судалгаа. Хүүцүүдээс гаргасан судалгаа. За тэгээд ер нь одоо board пингвин тухай ярих юм бол ер нь бол нийтдээ бол 175 сая зураг болов пин одоо хийсэн. Тэгээд дээр болохоор яг 3 тэрбум зураг болов board хийсэн. Зөв. Нэг хэрэглэгч нэвтрэгтэй дунджаа хэрэг зарцуулдаг бол 14.2 минутыг бол зарцуулдаг. Яг нөгөө нэг яг л бас дундажил хугацаа байгаа юм л да тий. Ийш ороо 15 минут. Тийм бас тий. Тийм. За дараагийнх нь болохоор хоёлаа одоо илүү контентын талаар ярих гэж байгаа шиг байна тий. За үзэж байгаа хүмүүс маань live гэдэг комент хийрээ. Live гэдэг комент хийх юм бол энэ удаагийн live-ийн маань сэдв болохоор статистик байгаа тий. Social media marketing-ийн за стратегич гэдэг болохоор social media marketing-ийн төлөв статистик гэсэн сэдвээр байгаа тий. Тэгэхээр хүмүүс маань live гэж комент хийх юм бол одоо бусад сувгууд сая бидний ярьсан сувгуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл очих байгаа. Мөн ч одоо бидний ярих бас контенттэй холбоотой бүх дэлгэрэнгүй контентын стратеги тий гаргах гэж шаарддаг зүйлүүд гэдэг юм уу тий маркетеруудын заавал анхаарах ёстой зүйлүүдийн мэдээлэл байгаа шүү. За тэгэхээр хоёул цааш нь явъя. За ер нь болохоор видеог яаж контенттой net маркетинг ашиглах юм гэдэг талаар. Тэгээд хоёр бас одоо ярина. Хэрэглэгчдийн ер нь бол 50-аас илүү хувь нь болохоор яг энэ видео контентыг бол одоо илүү үзэх дуртай. Зөв. Бид ташчлаа яг. 50-аас илүү хувь нь видео үзэх дуртай байдгаа. Гүр талаас илүү хувь гэсэн үг шүү дээ. Жирэмч видео үзэх дуртай мó? Дуртай шүү дээ. Юм уушгаар залуу. Яг үнийг хэлэхэд яг энэ сошиал орчинд ч юм уу тийм нэг юм мувт текстийг ингээ гүйлгээд сууж яах гэдэг чинь эндээ чинь сошиалс бид нар бол яг нэг богино хугацаанд хөвгөлтэй байдлаар ч юм уу сонирхолтой байдлаар мэдээлэл авах гэж орж байгаа болохоор ингэж нэг видео үзчихвэл илүү амар нэг зурган тий нэг зургтай ч юм уу тий богино контент хийвэл амар юм шүү дээ. Тийм. Миний хувьд болохоор нөгөө нэг одоо сүүл Facebook бол нөгөө нэг автаа цэгдээд видео төсөлж watch гаргаад ирсэн шүү дээ. Watch нэг орчих юм бол за Бермудын гурвалжиндаа ерөөсөө гарна шиг шүү дээ. Нэмэг гэж байгаа юм шиг тийм. Хамгийн гол алгоритм нь маш зөв ажиллаж байгаа шиг байгаа. Миний сонирхдаг
контентуудыг байг харуулж ирдэг. Тэгээд би яг watch-ийг тийм. Би яг watch-ийг яаж хэлдэг судлаа болохоор гэдэггүй байна л да. Гэхдээ зүгээр яг хэрэглэгчийн үүднээс харах юм бол watch болох нь ингээд ах шиг байгаа. Одоо нэг миний дуртай контент гэж шиг байгаа. Хоёр тренд контентыг харуулж шиг байгаа тийм. Гурав чиний дагсан пэйжүүдийн контентыг харуулж шиг байгаа тийм. Тэгээд нөгөө бас аюул сони юм нь юу вэ гэхээр одоо би жишээлбэл санханы пэйж хайгаад нөгөө би тэрийг зүгээр нөгөө харилцдаг байгууллагын өрсөлдөгч гэж бодоод хайсан байхгүй юу. Тэгээд хайгаад үзсэн. Яг ингээ search хийж үчээд штэ. Watch дээр search хийж үзсэн. А тэгсэн чи яасан бэ гэхээр яг тэрнтэй төстэй амар олон видеоны watch дээр гараад ирсэн. Тэгэхээр тэр search-лэг гэдэг юм бас их нөлөөтэй тийм. Би тэгтээ бүр ингээ байгууллагын нэрээ суурчсан. Тэгээ бас байгууллагын нэрээ суурчсан. Хэрвээ одоо би одоо өөртөө чи бүтээгдэхүүн үйлчлэгээ ингээд сурчсан бол бас өөртөө. Тэгэхээр Facebook бас сайн категорид оруулах чадчихжээ тийм. Энэ байгууллага бол ийм л юм хийдэг байгууллага. Магадгүй social media гэдэг хаас Натхаас гэд хайцсан, Натхаас креатив гэж хайсан хүмүүс тийм. Social media-гийн талаар бусад байгууллагын гарч ирэх юм үгүйс тийм. За 50% нь тэгэхээр ер нь бол видео контентыг илүү таалуу сонирхдаг байх нэ. За тэгэхээр өөр видеотой холбоотой юу байгаа лээ? Одоо яг энэ видео маркетинг дотроо ингээд бүтээгдэхүүний видео, YouTube видео ч гэдэг юм уу. Хамгийн их ойлоо бүтээгдэхүүний видеоны талаар. За тийм. Тэрнээс өмнө нөгөөтгөө хэлээ. За нэмэн хэлээрэй. За та бүхэн маань лайв гэж комент хийээрэй. Хэмэх бүтээгдэхүүний бэлдсэн одоо яг тийм бүх e-book-ийн татах мэдээлэлд очих хаага. Яг зөв. Лайв гэж комент хийээрэй. Тэгэх юм бол сувгууд болоо контент маркетингтэй холбоотой бусад бидний бэлдсэн e-book-ууд өнөөдрийн ярьж байгаа сэдвтэй маань зайлшгүй одоо хамаарах e-book-ууд байгаа шүү хүмүүсээ. Тэгэхээр лайв гэж бичээрэй. Тэгээ нөгөө манай блог дээр яг e-book бидний нөгөө тухайн үедээ e-book татаж авах лайв болгоноор шийдгэлтэй. Гэхдээ би өнөөдөр нөгөө e-book-ийн all гэдэг e-book all гэдэг блокийг чатботын блокийг харсан. Тэгсэн чинь бид нэр эхний 10 e-book-оор цааш нь оруулаагүй байсан байгаагаа өнөөдөр харсан. Тэгэхээр би бол өнөөдөр бүх e-book-ээ чатбот дээр холбогдсон байгаа шүү хүмүүсээс. Тэгэхээр бүгдийг нэг доороос авахын тулд лайв гэж комент хийээрэй. За бүтээгдэхүүнтэй холбоотой видео яриа. За бүтээгдэхүүн харуулсан видео хийх бол заавал хэрэгтэй. Тийм. Энэ бас нөгөө худалдаа авалтынхаа замлын үе шатаар бодогдвол бидний заавал хийх ёстой нэг шатны видео байна. Тэгэхээр энэ видеог ямар авах ёстой бол энэ асуудлыг яаж идэх вэ нэ? За энэ асуудал чи юм заашгүй байх ёстой. Яг л хэрэгтэй. Яа тэгэхээр интернет хэрэглэгчдийн 50% гэж байгаа байхгүй юу? Дэлгүүрт очихоос өмнө яг энэ сошиал медиагаас ч юм уу яг танаа бүтээгдэхүүн үйлчлэгийн талаар видео үзээд тэгээд очдог. Одоо хайж үздэг гэж байгаа байхгүй юу? Google-с гаргасан судалгаа юм л да. Тэгэхээр хэрэглэгч сурвалж байна. Тэгэхээр ер нь бол одоо 5 хэрэглэгчийн 4 нь бол танилцуулга видеог бол илүү үр дүнтэй гэж үздэг. Одоо сая гэхэд тэр нэг S10-ын видео гарч байгаа бүр яг тэр үцэг авмаар л ингэ санагдаад байгаа байхгүй юу? Чамдаа би яа гоё бэ. Тэр яг бүтээгдэхүүний танилцуулга видео бол яг л хүнд ингэж хүрдэг. Edutainment content-с илүү байдаг гэж ойлгож би болно юм. Тий аа. Тэгтээ бас дан бүтээгдэхүүнээр зодоод бай гэсэн бас биш баг тий. Тэгтээ ер нь бол тодорхой хэмжээнд бүтээгдэхүүн үйлчлээ ингээд энэ онцлогийн таниулсан, үйлчлэлээ бас сургасан тийм контентууд видеонууд байх хэрэгтэй. Дээрэс нь нөгөө нэг одоо хүмүүсийн бас 62% болохоор Facebook story-г яг үтснийхаа дараа бүтээгдэхүүний story үтсний дараа бол бас сонирхох байдлын нэгтгэм байл та. Маркетинг лендээс авсан. Тэгэхээр бид нар бас story хийх хэрэгтэй байх. Тэгээ манай байгууллагад story-го хийж өргөжлөхгүй болохгүй нэ. За тэгэхээр тийм байна те. Видео бид нар бас одоо нөгөө яг манай энэ лайв хийх ач тус бас те юу байгаа л да. Нөгөө олон контентууд зэрэг гаргаж болох те ач тус бас байна. Тэгээд одоо бас бид нар удахгүй бас нэг видео влог шиг тийм видео хийж байгаа. Хоорондоо яваад хүмүүс манай зэрэг. За дараагийн юуны тухай ярих байгаа вэ? Одоо яг жинхнээсээ нөө сошиал медиад зориулсан видео ямар байгаа талаар ярина.
За яг маркетеруудын яг 47% гэх юм бол 19 оны контент маркетингийн төлөвлөгөөнд бол Facebook-ийн видео гэдэг видео бол нэмсэн юм байна. Тэгэхээр энэ бол видео маркетеруудын 47% нэмжээнэ гэдэг бол өөрөө амар том зүйл. Тэгэхээр бидний хувьд Facebook зориулсан, сошиал медиа зориулсан одоо тийм видео контентийг бол зайлшгүй бий хэрэгтэй. Энэ болохоор сошиал медиа зориулсан видео гэдэг чинь өөрөө нэг богино байх, үзэхэд сонирхолтой байх, гол мессежээ хүргэж явах гэдэг юм байна шүү дээ. Facebook бас одоо нэг харьцаагаа өөрчлөх гэдэг шүү дээ. Тэгэхээр манай яриа. Тийм. За өнөөдөр одоо хэдэн билээ? Өнөөдөр чи 16 шүү дээ тий. Өчтөр 15 гэсэн. 16. Тэгээд 16 гэхээр ч одоо 3 хоногийн дараа 19-ээс эхлээд Facebook newsfeed-ийн харагдсан одоо өөрчлөлт орж байгаа. Тэгээ энэ өөрчлөлт ялангуяа энэ өөрчлөлт ялангуяа видеоны талбарт их өрнөн гэж хэлээ. Тэр нь болохоор юу вэ гэхээр одоо бид нар нөгөө нэг харцах нэгээр хийдэж штэ. Ер нь сошиалд хамгийн тохиромжтой явцсан. Нэгийг харцах нэг хаанасаа таслагдахгүй маш гайхамшигтай харагдана. Таслагдаад хүнийх нь амар гоё модельхэн тоглуулсан ч толгой таслагдаад амар гоё дээ энэ моря текст бичсэн. Тэрийг бараг 7 хоног болж байгаа бичсэн чинь нөгөөд нь харагдахгүй юм яах. Нэгийг харцахныгаа тийм байдаг байсан. Байсан. Одоо болохоор энэ би зөв санаж байгаа 1800 гэсэн байна. Нэг юм хөндлөн босоо яг юм өөр болгож өөрчилж байгаа юм байлээ. Гэхдээ энэ би сайн санахгүй шүү хүмүүсээ. Ер нь тэгэж өөрчилж байгаа юм байлээ. Тэгээ видеоны caption хэсэг дээр болохоор эхний 3 лайн харагддаг болж байгаа юм байлээ. Бид нар урд caption бичиж байгаа байсан. Тий, богинохон хэрэгтэй болсон байлээ. Тэгээд boost хийсний дараагаар харин тэр дараагийн тэр видеоны лайнууд харагддаг болох. Caption-ны лайнууд харагддаг болох юм шиг байна лээ. Тий. Гэтэ яг энэ талаар болохоор одоо 9 хоног манай Анра email маркетингийн талаар лайвтай байгаа. Тэрний дараа 7 хоног миний хариуцсан лайв байгаа. Тэрэн дээр би яг энэ шинжилгээ өөрчлөлтийн талаар ярих болно. За. Тэгээд Facebook одоо хэрэглэгчдийн тийм үү 45% нь болохоор одоо Facebook болон YouTube одоо видео 7 хоногт бол нэгээс илүү цагийг бол зарцуулдаг. Бас их хугацаа зарцуулдаг байх тий. Зөв. Тэгэхээр энэ ерөнхийдөө худалдан авалтанд ер нь бол нөлөөлдөг юм болов уу? Чи юу гэж бодож байна? Чи юу гэж бодож байна? Чи ер нь судалгаа юу гэж байна? Би ерөөсөө юм ярихгүй судалгаа тий. Чиний бодож яах? Нөгөө чи түүхийг боддог юм бэ гэдэг шиг тий. Энэ болохоор хэрэглэгчдийн одоо 64% гэж байгаа. Өнгөрсөн сардаа ч юм уу тий үдсэн яг тий тухайн одоо контент одоо тухайн контент нь дараа сарын худалдаа авалтанд нөлөөлдөг гэхдээ 64%. Тэгэхээр бол өөрөө бид Facebook зориулсан тийм зорилготой видео бэлтгэх нь бол илүү өвдөлтэй л гэсэн. Би ч надтай ч санал нэгдэжээ. Би гоё юм харчгаараа авдаг. Ер нь одоо авахгүй ч гэсэндээ болж байгаа ингээд бүр хавлаад. Одоо жишээлбэл тэр Toyota-гийнх юм байна. Нөгөө нэг Toyota-гийнх юм биш нөгөө 5 богдын Toyota. Зогсоо зайгүй лайв хийх юм. Тэгээ нөгөө амар гоё шинэ машин гэж тавилцуулаад тэгээ бүх талаас нь гоё харуулаад ийм машин ирсэн гэсэн. Адмаа санагдаад. Тавилцсан. Тэгээ iPhone центр дээр лайв хийдэг тийм. iPhone центр бас харахад утас автомат санагдаад сарчаа. Тэрээс одоо X Max лайв гэсэн бодлоо. Одоо энэ утас хайн. Утас шууд хайн. За. Нарийнхан болохоор YouTube-ийн видео. YouTube-ийн видео ярихаас өмнө нөгөөдгөө. Хүмүүс маань лайв гэж комент хийжээ. Лайв гэж комент хийх юм бол манай бүх e-book-ууд бол ингээд байгаа шүү. Өнөөдөр би chatbot-ийн маань all e-books гэсэн хэсэг маань хідэн e-book оруулаагүй байсан байлээ. Тэрийгээ бүгдийг нь оруулсан байгаа шүү хүмүүсээ. Тэгэхээр одоо нөхөд бүх e-book-ийг тэндээс татаж авах боломжтой шүү. За чи хэсэг рүү оръё. За YouTube-ийн видео. За YouTube-ийн видео. Маркетинг ерөнхийдөө YouTube-ийн видео. За хоёлаа энийг уушлуулах уу? Яах шиг байна те YouTube-ийн видео.
За YouTube-ийн видео видеог ер нь маркетрууд хэр их анзаарч байна? Одоо бол юу нэлээд анзаарч эхэлж байна. YouTube-ийг ер нь тоодгүй байсан уу юу? Яа. Гэхээсээ илүү яг нэг нэг анзаардгүй байсан юм шиг. Харин тийм. Тэгээ өмнө нь бичсэн одоо бид нар бас YouTube e-book-ын дээр яран дээр ч гэсэн ажиллаж байсан тийм. Тэгэхээр яг одоо бол яг маркетеруудын 45% болохоор дараа жилийн контент төлөвлөлтөндөө YouTube-д бол хамруулахаар төлөвлөж HubSpot-ийг судалгаа л да. 45% гэсэн байна тийм. YouTube-ийг заавал ашиглая гэсэн шийдвэр гаргасан байна. Баг тал тийм. HubSpot-аас гаргасан юм уу тийм. Зөв. Би ч гэсэндээ одоо ер нь чи яад юм бэ юм аа. Би болохоор юм хайх яг ингээд хэрэгтэй тийм амар зоригтойгоор хайх гэж YouTube болдог. Тэгдэг. Ер нь зоригтой яг Google шиг байхгүй юу? Тийм. Зоригтой хайх гэж ордог. Одоо жишээлбэл яг ордог. Дээрээс нь нэг юм сонирхолтой нэг зарим бичлэг видеонуудыг дагдаг дуучин чөлөө цагаас зүг гэж боддог. Яг зөв. За. Окей. За. Тэгэхээр YouTube одоо ер нь хэрэглэгчдийн хувьд ямар байна? Энэ дээр 1.9 тэрбум хүрсэн гэж үнтэй идэвхтэй хэрэглэгч. Сарынхан идэвхтэй хэрэглэгч гэх 1.9 тэрбум. Нэг сард ер нь бас олон юм байна тийм. За дараачих нь болохоор хэрэглэгчдийн 2.3% нь гэртээ телевиз үзэхдээ өөр төхөөрөмжлөөр YouTube-ийг үздэг. Өө ямар амар юм бэ тий. Нэг үзчихээ заавал YouTube салдаг тий. Энэ бүр яаж Google-с гаргасан судалгаа шүү дээ. Google бол бас өмнө ярьж байгаа юм тий. За өдөрт дунджаар 5 тэрбум видео үзэгддэг гинэ. Аимшигтэй та 5 тэрбум видео гайхамшигтай томтоо үздэг тий. За дараачих нь болохоор гэхдээ энэ чинь сонгуульд бас хэрэглээний явж байгаа сони юм шүү. 62% эргэжтэй ч үү. Харин тийм. Яг ингээд бас ботхоор яг тийм л юм байна л да. Одоо жишээлбэл манайд нөгөө нэг ажилладаг байсан дизайнер залууч байсан. Яг YouTube орч юм яг үздэг штэ. YouTube оролтоод гэдэг штэ. Тэр нөгөө хүмүүсийн хувьд гэх юм бол бид нар ч гэсэн зарим юм яг ингээ хайх болохоор YouTube-ийн видео үздэг тийм. Яг энийг яах юм бэ гэдэг юм. Тэгэхээр бол яг бас тийм л эрэгтэй хүмүүс дийлэх гэдэг нь сони. Ер нь сонгуудын үед ер нь хүүсийн харьцаа гэхээр эмэгтэйчүүд жоохон давмгаач байдаг. Тэгээ ер нь тэр болохоор эрэгтэйчүүд давмгаач юм байна. За. Email маркетинг маш тавчхан яриа. Ягаад гэвэл email маркетинг дээр хоёлаа дараагийн лайваар маш дэлгэрэнгүй учраас тэгээд үзэж байгаа хүмүүс маань яах вэ? Лайв гэж хүчээрээ бүх e-book-ууд очих байгаа шүү. Өнөөдөр тэр яг энэ сэдвийг хүрээнд ярьж байгаа те сугуудын дээр бид нар бол бүгдээрэнд нь e-book бэлдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маш хэрэгтэй e-book байх болно. За, email маркетингийн талаар яриа. За, бид нар бол нийт тийм үүсгэсэн email-ийн тоог нь 669 төгрөг. Тэгэхээр яг идэвхтэй ашиглах юм бол 5.6. Тэгэхээр энэ хүмүүсийн имэйлийг сайн хэрэгжүүлж гэсэн үү? Одоо ч бас нөгөө имэйл маркетинг гэдэг хэрэг одоо наад чи хуучир заа гэдэг байгаа шүү. Тийм, ер нь үгүй маркетинг бол яг энэ судалгаанаас гарч ирж байна. Тэгээд дэлхийд даяар болохоор яг Gmail идэвхтэй хэрэглэгчдийн тоо бол 1 тэрбум. Тэгэхээр энэ одоо яг 16-ны статистик байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол дахиад нэмэгдсэн гэсэн. Статистикаас гаргасан статистик юм тий. За. Ер нь одоо имэйл маркетинг автоматч бол гэдэг чинь автоматчлалтын хувьд яадаг бизнесийн байгууллагууд энэ хэр ашиглаж байна. За бизнесийн байгууллагуудын яг 49% гэж аахгүй имэйл маркетинг автоматчлалтыг ашиглаж байна гэдэг. Энэ нь өөрөө эргээд нөгөө нэг хэрэглэгчтэй тогтоон байх, хэрэглэгчтэй байнгын харилцаа холбоотой байх зүйл байгаа даа. Тэгэхээр имэйлийн автоматчлалтыг бол ер нь бол ингээд бараг бизнесийн байгууллагын тал хувийг ашигладаг юм аа. Тэгэхээр магадгүй танай байгууллагч гэсэн бас ашиглах хэрэгцээ бас байгаа юм шүү. Хүмүүс ер нь имэйлийг одоо ямар асуудлаар, ямар тохиолдолд илүү хэрэглээд байна? За ажил яг тийм бизнесийн шугамар харилцаж байгаа хүмүүсийн 80% нь болохоор холбогдох мэргэжилтнүүдийн 80% нь болохоор яг имэйлийг
ашиглахыг бол илүүд үздэг байна. HubSpot-оос гарсан судалгаа юм л да. Тэр мэдээж бол яг ажил хэргийн зориулалтаар ашиглаж байна тийм. Тэр энд ажил хэргийн зориулалтаар ашиглахад бол энэ нь өөрөө эргээд амар том. За тийм. Яг салбараар нь авч үзэх юм бол сонирхолтой юм билээ. Уучлаг, entertainment, тэгээ барилга, хүний нөөц тэгэл ингээд яг үйл хөдлөлийн салбарынхны хувьд гэх юм бол яг имэйлээ нээж үзэх байдал клик орж үзэх яг дараад ороод үзэх байдал нь бол хамгийн өндөр байдаг юм лээ. Хөх тийм үү бас салбарын хувьд бас ялгаатай байдаг байна тийм юм байт юм лээ. Тэгэхээр бас бид нар бол ингээд бас нэг зүйлийг мартчих. Нөгөө нэг одоо имэйлээр хөвдөх юм бол одоо бид нар яг гар утсыг маш их ашиглаж байгаа тийм ээ. Эргээл яг нөгөө контентын харагдах байдал талаас нь ярихад яг гар утсан дээр зориулсан байдлаар имэйлээ бас бэлтгэхгүй болов гар утсан дээр зориулагдаагүй имэйл одоо болоод нэгдснээс хойш 3 секундын дотор юм устгагдах магадлалтай байдаг юм байна. Тийм үү. Тэгэхээр яг бидний одоо бэлтэж байгаа имэйл одоо чагсаалт имэйлийн одоо форум болов юм бол гар утсан дээр бас яаж харагдах вэ? Гар утсан дээр харагдах боломжтой гэдэг юм. Харах тийм. За одоо хамгийн сүүлийнх мессенжерийн програм. За мессенжер юу юм яа тий? Мессенжер миний хувьд бол мессенжер бол гол яг би фэйсбүүкийг ашиглахдаа одоо би ерөөсө хоёрхан зүйл ашигладаг гэж байна. Newsfeed ирэмтлээ байсан. Watch шиг үзэн. Нөгөө нэг орчуул гарахгүй гэдэг яг watch шиг үзэн. Тэгээд ажил хийх шугамаарч хувийн шугамаарч мессенжерээ маш их ашиглана. За тэгэхээр ямар юм бас story би бол байнга story ч юм уу. Story-ийн story-г сайн үздэг хүн. За хийх талтай. За мессенжер яри. Facebook өөрөө 2011 он гэхэд бол биш 2021 он гэхэд яг энэ мессенжер апп хэрэглэгчдийн тоо бол 248 хүрэж байгаа байхгүй. Тэгэхээр хөрх төлөвтэй байна гэсэн судалгаа байт юм байна. Тэгэхээр бол яг мессенжерийн яг энэ платформын хэрэглээ өөрөө ингээд маш их төвтэй байна. Яг дэлхийн хамгийн том платформ гэж нэрлэдэг байгаа Facebook өөрөө одоо яг энэ болсон хамгийн олон хэрэглэгчдийн мессенжерийн хоёр платформ эзэмшиж байгаа. Facebook, WhatsApp. Instagram Тэ? Яг мессенжер талтай авсан хоёрыг эзэмшиж байгаа юм. За тэгээд бас Facebook-ийн дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй мессенжер гар утас хэрэглэгчдийн хувьд 10 хүндтэй 4 Facebook мессенжер. Тэгээ одоо баг мессенжер сургаагүй гар утастай хүн байхгүй шүү дээ. Угаасаа мессенжер явуулах гад мессенжер гэдэг дарангууд ч мессенжерийн аппликейшнээс олгохгүй гэдэг үстэй. Тэгэхээр мессеж бичдэг над мессенжерийн аппликейшн сурах хэрэгтэй байна. Тэ ер нь сурах хэрэгтэй юм шүү дээ. Тэгээ байгууллагын хувьд ч гэсэндээ яг эргээл нөгөө нэг өөрөө болтол яг тэ. Маш олон хүн одоо нөгөө нэг чат бичихээс биш чат бичих нөө коммент бичгээс илүүтэйгээр комментээ нэг хүнд хараасыг боддгоо шүү дээ. Тийм бас байна. Онцлог яа тэгэхээр нөгөө нэг үнтэй юм авах гэж болсон хямдхан авах гэж болсон тэр үднээс нууц тийм хийж байж болно. Тийм учраас шууд тухайн байгууллагын мессенжер чиг дартаг тийм ээ. Тэгэхээр танайд хандж байгаа хүмүүсийг алдахгүй байх юм бол эргээл нөгөө нэг маш богино хугацаанд хариулт өгөх тулд мессенжерийн чат баг. За асуудлыг мессенжер яг фото асуудал яригдчих юм. За ингээд энэ дугаараараа хоёлоо болохоро ер нь бол мессенжер те юуны талаар ярьлаа. Мессенжер биш яа одоо боловсролч. Хоёлаа статистикийн талаар нөгөө стратеги гэж хэлчихгээс би бүр юу хэлээ гэж бодод үгэн орж ирэхгүй. Статистикийн талаар ярьлаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо ер нь хэрэгцээнүүд гэх юм аа бүхэл сонгогд хэрэгцээ байгаа юм шиг анзаарлаа тийм. Яг өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгээ тийм зорилтойгоо нийцээд бүхэл ер нь тийм хэрэглэх ёстой бүхэл сонгыг хэрэглэх ёстой юм шиг ойлголоо. Зөв. Ер нь бол сая бит хоёр болохоор юуны тухай ярьсан бэ? 2019 оны яг эхний хагас жилийн байдлаар тийм яг юм
контент маркетинг хийхийн тулд бидний ашиглаж буй платформуд дээр ямар өөрчлөлтүүд гарч ийн гэдэг талаар ярьлаа. Тэгэхээр болвол та бүхэн өнөөдөр бол бид e-book гэхгүй байсан. Тий. Энэ сэдвийн хүрээнд бүх яригч байгаа сэдвийн хүрээнд манайх бол яг e-book-уд бэлтгэсэн байгаа. Та бүхэн баг бүгд байгаа. Та бүхэн яг энэ одоо лайвын доотлолт лайв бичээд манай 12 e-book-ийг уншиж татаад боломжтой байгаа шүү. Тэгээд үзсэн бүх хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар бид нар манай маркетер Андраа имэйл маркетингийн талаар маш сонирхолтой имэйл маркетингийн шилдэг 17 жишээ гэсэн байх шүү. Айгуу практикаас сонсогдчихсэн. Тэгэхээр ийм сонирхолтой лайв хийх байгаа. Тэгээд тэрний дараа болохоор Facebook одоо 3 хоногийн дараанаас эхлээд ньюсфид одоо харагдсандаа өөрчлөлт оруулах гэж байгаа. Тэрний талаар би лайв хийн. Ягаад гэхээр жоохон хугацаанд жогоож имж байгаа юм шиг өөрчлөлт хийсний дараа өөрчлөлтөө бас харж хэрэгжилж ингэж үзэж байгаа бас хий гэж бодсон. Хэдийгээр нөгөө янз бүрийн их сурвалж янз бүрийн юм бичсэн байгаа харагдчихлээ. Ерөнхийдөө Facebook ингэж өөрчлөгдөнө. Facebook өөрөө ч гэсэндээ саяхан намайг буст хийхэд өөрчлөлт гарцсан шүү. Чиний над пост чинь бустлээд хэрэг байна уу та гэж надад санаад өгч ийлээ. Тэгэхээр ер нь бол энэ талаар ярина. Тэгэхээр дараагийн дугаараараа бүгдээрээ уулзцгаая. Имэйл маркетингийн талаар ярих байгаа шүү. За тэгээд бүх үзсэн хүмүүстээ баярлалаа. Амжилт хүсье. Баяртай.